Сайн байцгаана уу? Намайг Бүхбаатар гэдэг. Дайн компани ажилтан. Миний албан тушаал бол Уурхай Ахмад албан тушаал дээр ажилладаг. Анх хоёрдугаар сайт дээр 2012 онд төрсэн. Тэрнээс хойш 11 жилдээ ажиллаж байна. Уурхай хамтын үйлчилгээ болон Уурхай бүтэц зохион байгуулалт нь бол одоо 12 цаг 24 цагаар одоо ээлжил ажилладаг. Уурхай цикл нь бол төлөвлөгөө гаргаад 24 цагийн цагаар төлөвлөгөө гаргаж явдаг. Мөн 7 хоног сарын төлөвлөгөө гарч бид нэр ахилт метр хөндлөн нэвтрэлтийн ажлыг хийдэг. За хөндлөн нэвтрэлтийн ажил маань одоо 120 км явцсан байна. Хөндлөн нэвтрэл гэдэг маань болохоор нөгөө Уурхай түнэлийн малталт байгаа. Түнэлийн явж байгаа. Бид нэр болохоор яр занснаар болохоор нэвтрэлт хөндлөн нэвтрэлтийн гэж явж байгаа. За энийг болохоор бид нар бол Уурхайд бол түнэлийн нэвтрэлт, түнэл гүний Уурхайч бол түнэлийн нэвтрэлтээр явдаг, түнэлээр явдаг. За энэ түнэлийг явахын тулд манай компани 2005 оноос хойш босоо амнаас хавгуулаад одоо хүртэл 120 гаруй км явцсан байна. Хөндлөн нэвтрэлт налуу хамаас нэвтрэлд ороод ирсэн. Одоо агааржуулалтын хувьд хүмүүсийн ажиллах нөхцөл байдлаар бол ер нь нэлээд сайн ажиллах орчин бол нэлээд сайн бүрдсэн байгаа гэж бидний хувьд бол бодож байна. За энэ манай засварын багны дээр ирсэн байна. Энэ оюутлын талд Уурхай тоног хөрөмжийн засварын үйлчилгээ хийдэг газар байна. За энэ миний ард байгаа энэ тоног хөрөмж бол Уурхай боол бэлтгэний машин, Уурхай өмдсөн нэг машин байгаа. За энэ манай Уурхайд гүний Уурхайд 400 тоног хөрөмж ажиллаж байгаа. Үүнээс 200 яг үндсэн нэвтрэлт хариуцсан бэлтгэл болон чухал тоног хөрөмжүүдээр ашигладаг. За энэ манай тоног хөрөмжүүдийг 7 хоног болгон засвар үйлчлэгээнд ордог. Эвдрэл гэмтэл болох юм бол тэр доорн засдаг засварын багттай. Засварын баг маань бас машин тоног хөрөмжүүдээр хилцэлцэн нөөр хүмүүс байдаг. За энэ засварын үйлчлэгээн дээр ямар нэгэн эвдрэл гэмтэл болон тохиргоо үйлчлэгээ бүгдийн цаг тухайд нь хийж ажилладаг. Энэ бас нэг талдаа бидний аюулгүй ажиллагаа ер нь машины тоног хөрөмжийн эвдрэл гэмтлийг арилгах үүднээс байдаг. За энэ тоног хөрөмжүүдийг бас манай Уурхайчд маань засвар үйлчлэгээнд орж ирэхэд нь өөрсдөө эвдрэл гэмтэлтэй байгаа тоног хөрөмжүүдийг янзлуулах хажууд нь бас үйлчлэгээ хийлгээд цаг тухай үрдэн үйлчлэгээ хийлгээд аваа гардаг. За энэ засварын багийн манай ахлах ажилтан бас энд байгаа даа. Энэ засварын багийн ахлагтай уулзаж бас машины тоног хөрөмж байгаа талаар бас дэлгэрэнгүй мэдээлэл авъя. За сайн байна уу? За сайн байна. Ажил сайн уу? Ажил. За. Дажгүй. Энэ манай машин маань одоо засвар үйлчлэгийн цаг хугацаанд ер нь гарахаар байна уу? Цаг хугацаанд ер нь эвдрэл гэмтэлд дажгүй гайгүй байна уу? Гайгүй 36 цагийн ПМ-тэй зөвхөн хийх ажлууд маань хийхдээ дуусчихна. Одоо сүүлийн хэвлэгээрээ шалгаад За. оператортой тестлэх нэг 2-3 цаг ажиллаж байгаа шүү. Ингээд төлөвсөн ажлуудаа бүгд хийсэн. За доктортой үйл ажиллагаа эхлэж байгаа та холбогдуулаад энэ манай баг хамт олон болон энэ төсөлд ажиллаж байгаа баг хамт олон бүгд баяртай таатай байгаах. За энэ доктортой үйл ажиллагаа эхлэхийн тулд манай компани оролцоос тун их хөдөлмөр гаргаж энэ үеийг хүртэл ажиллаж байна. За сүүлийн 70 Уурхай босоо ам эхэлснээс хойш 15 16 жил болчлоо. Үүнтэй холбогдуулан бас хөндлөн нэвтрэлтийн ажил маань 120 гаруй км хөндлөн нэвтрэлт явагдсан байна. Үүнийг явагдахын тулд чинээ олон хүн хүч хөдөлмөр ажилласан, хүч хөдөлмөрөөр оролцсон. За дээрээс нь олон баг хилцээ орж байна. За энэ дээр том барилгын малталтууд энэ барилгын ажил хийсэнтэй холбогдуулаад энэ машин засварын цех байна. За мөн карашер байна, боцорын цех байна. Иймэрхүү том малталтуудыг манай компани хийж явж байна. Доктортой үйл ажиллагааг
эхэлсэнтэй холбогдуулаад бас энэ манай баг хамт олон бол энэ доор ажиллаж байгаа хүн хөгжүүлэн бүгдэнд нь бас өчигдөр гаргаж байгаад нас их баярлж байна. Тэгээ бүгд бас их энэ доктортой үйл ажиллагаа дэлхийн нийтэд зарлаад явж байгаатай холбогдуулан бас таатай байна. Анх уурхай эхэлж байхад гадаад мэрэгчлэнгүүд бас олон байсан. Гадаад мэрэгчлэнгүүд маань биднэрт зааварчилгаа өгдөг байсан. Одоо гадаад мэрэгчлэлтүүд ер нь цөөхөн үлдсэн байгаа. Бид нар одоо монголчууд одоо энэ уурхайг авч явж байна. Энэ уурхайг авч явахын тулд бид нар бас суралцж байна. Цаашдаа суралцах юм зөндөө байгаа. Уурхай гэдэг бол бидний бас хүнд хэцүү байдаг. За тэр хэцүүгээ дүрм журмынхаа дагуу бид нар ажиллах юм бол бид нар бас энэ нэвтрэлтийг аваад явах боломжтой. Энэ гадаад мэрэгчлэлтүүдээс сурсан юмнууд олон юм сурлаа. Олон залуучууд маань бас дэлхийн уурхайд гарч ажиллах болсон хүчин бас болсон байна гэж харж байна. За одоо ингээд баярлалаа миний уурхай доктортой холбоотой үйл ажиллагаа эхэлж байгаатай хэлж байна. Үүнтэй холбоотойгоор манай компани болон бидний уурхайчд маань доктортой үйл ажиллагаа эхлэхийн тулд 17-8 жилийн үйл өчийн хөтөлбөрийн дээр одоо ингээд доктортой үйл ажиллагаа эхэлж байгаа. Үүнтэй холбоотойгоор доктортой үйл ажиллагаа боловсрол маань эхэлж байгаатаас баяртай байна. За энэ доктортой үйл ажиллагаа эхлэхийн тулд одоо бэлтгэл ажил гэдэг бас уурхайч бид нар бас нэлээд ажил, барилгын ажил, албарлалтын түнэлийн ажлыг, масталтын ажлыг хийлээ. Одоогийн байдлаар 120 гаруй км явцсан байна түнэлийн. Албарлалт маань одоо энэ панел 0 гэдэг байгаа албарлалтын эхний албарлалтын төвшин маань эхлээд бэлэн болцсон. Одоо дараагийн албарлалтын төвшин манай масталтын ажлын манай компани хийгээ явж байна. Энэ масталтын ажил хийгээ явахад одоо нэлээх асуудлууд бас байсан. Одоо энэ асуудал маань одоо эхний эжинд бол ганц босоо амбай явдаг байхад дагаржуулалтаас болоод бас хүмүүсийн олон залуучууд маань бас их шантардаг, бас ядардаг. Ядарснасаа болоод бас бид нэр бас чал явдаг. Дээрээс нь Оростор маань 28 14 гээд 28 оногоор явдаг байсан. 2022 оноос эхлээд бас 14 гэдэг шинэ хуулиар гараад Оростор маань 14 болж ажиллаж байгаа. Энэ 14 болсноос бас биднэрт бас ажиллах нөхцөл маань бас илүү амрах ажил цаг маань бас юу яаж байна. Биднэрт нөлөөлөд бас таатай болж байна ажил нөхцөл маань. Олон мянган уурхайчдын хөтөлмөрөөр бий болсон үйл ажиллагаа маань одоо эхлэх гэж байгаадаа бас миний чухал их баяртай байна. Тэгээд би баяртай байгаатай адилхан манай энд хамт ажиллаж байгаа энэ оюутлал төслийн өрөөнд ажиллаж байгаа энэ уурхайчд маань энд ажиллаж байгаа нийт хамт олон бас нэлээд баяртай байгаа гэж бодож байна. Энэ үйл ажиллагаа эхлэж байгаатай холбогдоод таавдаа бас баярлалаа. Энэ үйл ажиллагааг бид нэр доктортой үйл ажиллагаа эхэлсэн бид нар үдтэйг бас одоо хүртэл бас нэлээд сайн ажиллалаа. Одоо хамт ажилласан хүмүүс маань одоо баяртай.